Намайг Төмөр Дуугийн буян тогтох гэдэг 1972 онд Налаа хотод төрсөн. Тэгээд цэцэрлэг ажлаар хомжилж яваад 1979 онд Налаа 10 жилийн нэгдүгээр сургуулиуд 87 онд төгсөөд Дархан хотод эрчим хүчний таймсд 3 жил сураад 90 онд хадаг зэрэг төгсөж ирээд тэгэл ер нь ээж аав маань ургаач болгосондоо удам залгсан. Аав ээж маань хоёулаа насаараа налаахаа ургаад нэг нь ээж маань 27-8 жил ажилласан. Аав маань бас нэг 20 гаруй жил ажилласан. Хоёулаа ургаач юм. Тэгэл ер нь удам залгаж ургаач болол. Тэгэл ургаад 4 жил ажиллал. Тэгээ яг тухайн зах зээлийн югаар урагшаа 8-нд явж байгаа л 1999 онд тус ангид одоо тухайд бол уулуурх аврах алба гэж байсан. Тэнд аврагчаар ороод тэгэл өнөөдөр хүртэл одоо 19 дахь жилдэл ажиллаж байгаа юм. Одоо би айжаа 2 дахь хүүхдтэй манай том ах чинь хотод нэг сургуульд ажилладаг. Айжаа 2 дахь хүүхдээс тэгэл одоо 5 эмэгтэй дүүтэй байсан. Тэгээ тэрнээ 2 баг нь эрэхтэйсэн. Яг л тухайд бол би яг л удам залгах уурхаач болж таарчсан. Тэгэл надыг налахаа уурхаач болгож оруулж ирсэн манай ээж аваа хоёр. Тэгэл би уурхаад ажиллаж байгаад цэрэгт яваад тэгээ цэрэгээс алгадж ирээ буцаж уурхаатай ажиллаж байгаа л 1990 оны аваараар 90 оны 12 сарын тэр их аваараар би ахагаа алдчихсан. Тэгэл уурхаач болсон да. Хүний аймаа авраа гарч байхад бол тэрэн шиг сайхан өндөө баяртай бахархалтай зүйл байхгүй. За алдсан тохиолдолд бас л харамсах зөндөөл байдаг бас. Тэнийг нэг тэгж яажгаад аварцсан ч болоо гэж аварцсан байсан бол гал. Хүн бол тэгэл янз бүрээр л бодно доо. Уулуурхаа урахын зүйлээс сонсч байна. Янз бүрийн осол аваар гараал дуудагдаал гинт дуудагдаал явна. Тэгэл ард нь түшээл хоцордог. Одоо яаж байгаа л юу болж байгаа л гэж тал. Айдас их төрдөг. Тэгэл араас нь утасд нь байгууллагын тэр нөгөө юу дуудлага хулаа авч өдрлөн залгана. Яаж юу болж гэн гэл. Тэгэл их л айдастай л байдаг л та. 2017 оны 10 сарын 1-ний одоо эргэн гээгийн ургаад бас нэг 130-40 метрийн гүнээс тэр бол тороос нь тасарч ковшин замдаа гатсан тийм урхагаас 7 хүний амнасыг аварчиж ирсэн. Нөхцөл байдал ямар байсан? Тэр бол нөхцөл байдал бол ер нь энийг бодвол бүр тийм давчуур яг уурхаа амныхаа багал зур дээр гэдэг нь одоо яг орж ирсэн тэр нүүр залбирлах газар 120-30 метрэн дээр багал зур гэдэг тэн дээр ковшнд гацсан. Тийм уурхаанд л байсан. Энийг бодвол ер нь баг орон зай бол баг тийм уурхаа байсан. 40-50 минутанд болоо да тийм. Ковшнд гацсан байсан. Ковшныханд гацааг нь гаргаад тэгээд бас одоо нэг хүн багтах цай гаргал ерөөсөө хамгийн түрүүнд нэг хүн багтах цай гаргаж ижилвэл усуудаа гаргаж идэ гэж авчихсан. Зарим нь бол битүү дарагдсан байна. Нэг бол заримдаа дундаа одоо тасрах гэж байдаг. Тэр нэг цаад яг нэг одоо явж байсан мөрөгцгийнхаа дунд нь тасраа цаад мухард нь улсууд дарагдаг. Яг өөртөө бол дарагдаагүй дунд нь тасарчихсан юм байдгийн. Тэгээд зарим нь бол яг тэр юундаа нуралдаа бол дарагдсан тиймэрхүү янз бүр байна да тэр бол. Урт хугацааны аваар байна шүү. Нэгээс 2 хоног тэнцэнэ ингээл нөгөө нэг нурал нь ингээл нураал дээрэс нь гоожоол байна гэд ерөөсөө нөгөө хүнээ аврах боломжгүй тийм юмнууд бас их байна. Тийм үед нь тэгэл ажил дээр нь очиод ер нь бусад аврагч нарын ч гэсэн эхнэрүүд нэрсэн байж лээ дээ. Ус аврагчдыг одоо манайх бол ерөөсөө бүх юмнаас тусгаарлал модал газрын гүнд одоо 100 хэдэн метрт агаартай агааргүй тоос метанта утаагүй тэгэл юм зэрэг нөхцөлд ажиллаж байгаа. Тэгэхээр бидний одоо тэр баг бол бидний одоо 2 дахь ам.
Бид нар өөрсдөө хоёр дахь амил гэж явдаг. Тэргөөнд ерөөсөө хайрлж ерөөс хах бараг төврөл хонгон халгуул хайр их л хайрладаг л бид нар хоёр дахь амил болохтой. Уурхай нөхцөлөө тэнтэйг л бид нар чинь өөртөө харьцаж тэрүүгээр л тэндэл найдаж ил гарна штэ ерөөс ямар тийм гагааргүй одоо хүчил төрөгч бол одоо газрын дээд чинь одоо бидний ингэж амьсгалтай болсон 20 95 таа багч юм бол газрын гүнд бол тэр чинь зоримод бол 0% тааш байдаг. Тийм нөхцөл ажиллаж байгаа юм чинь. Ганц тэр багандаа л тэр багчинд бол ерөөсөө биднийг ганц авч явдаг. Ам хамгаалдаг гэдэг чинь тэр. Тэр агааргүй орчинд бол ерөөсөө яг тийм хүчил төрөгч бол 20 95-аас доош ороод ерөөсөө агаар байхгүй нөхцөл бол ерөөсөө тэгэл хүн агаараар хүчил төрөгчөөр дутагтаал ерөөсөө тэгэл тэр бол агааргүй нөхцөл хүн бол ерөөсөө 2-3 секунд л амьсгал байна шүү дээ. Бүлгээр ингээд хамт олноороо доош ороход буяахтайгаа олон жил ажилласан болохоор асар туршлагатай байдаг болохоор ямар ч сэтгэл өндөр байдаг миний хажууд явж байгаа гэж бодохоор л тэгээд ерөнхийдөө бүлгийн албаа агчтай нэгээ хараад нэгэндээ итгэдэг учраас нэг бүлэг гэж хамт олон гэж явдаг. Иймээс миний олон жил ажиллаж байгаа асар туршлагатай буян дахтайгаа нүүр зэрэгцэж ажиллаж байгаад ямар ч сэтгэл өндөр байдаг. Хамт явхад ямар ч уурхаан дуудлага төрөл бүрийн дуудлагын дээр ямар ч бид нар заа зөвлж туршлагаасаа хуваалцаж дандаа заа зөвлж явдаг даа манай хацаа. Дуудлага гарсан тохиолдолд тэр ар гэрээ ажил амьдрал дээр баяр ёслол бүгд л хаяал гарна шүү дээ өөр асуудал байхгүй. Хамгийн гол нь тийм хүн дарагтлаг хүний амьттай холбоотой болох гэсэн тэгэл ерөөс ажил руугаа л гүйж тэр. Юу ямар ч нөхцөл болсон тэгэл гинтийн ослим чинь тэр чинь яахын аргагүй тэгэл явна. Манай нэг дунд хүүгийн маань төрсөн өдөр нь олж исэн. Тэгэл аагаа үлээж арай амжаагүй байхад нь утсан дуурал тэгэл аваар гарлаа гэж дуудсан. Тэгэхээр тэгэл тэр бүхнийг орхиол авчихсан. 17-ны цагаан сараар бол тэгэл хамгийн сүүлийн жишээ шүү дээ. Яг шөнийн нэгэнд гараад ээж автагаад гэртээ зоологч амжихгүй шууд ажил дээр л бас нэг тиймэрхүү ирж байгаа юм чирсэн. Гэртээ нэг цайгаа угаал тэгэл наашаа гарч ирэл жижүүртэй. Тэгэл жижүүр дээр хурж ил. Тэгэл маргааш шиний хоёронд нь буугаад гэртээ очиж зоолголмал бол. Тиймэрхүү мэл баярс дээр тийм бол зөндөө лээ. На дайны үед бол одоо буугаан барал одоо ялт байгуулаад явал Баатар гавь явуулаа Баатар болж байсан бол одоо их цагт бол одоо авахч бид нар бол хөрзөн барал хүний ам аврал явж байхдаа энэ их цагийн Баатар бол энэ сайхан мэрлэлээр бахархаж явд юм да. Уурхайд хидийд ч осол гарч болох эрсдэлтэй. Ялангуяа налаахын уурхайд. Тиймээс л аврагчид ямар ч үед байнгын бэлэн байдалтай байдаг юм. Тэдний нэг нь буян тогтоох.